За харж байгаачлаа манай хүрэгч бүр ингээ ухаан хоосон болсон байна. Тийм болохоор бөөндөө гарч 10 евронд яг юу авч чадах вэ гэдэг бичлэг хийх гэж байна. Тэгээд 10 евро болол монголоор 40 мянган төгрөг бичлэгээ дуустал 10 евронд юу авч болох тухай харцгаагаараа тэгээд баярлаа. За та бүхэнд Итали улсын бас нэгэн бороотой нэг гундуухан гунигтай салхитай тийм бүрхэг өдрийг бас харуулж байна. Тэгээд манай хот буюу Trieste хотод бол маш их бороо ордог. Тэгээд ер нь бол дандаа ноот явж идэг байгаа. За бүүндээ одоо хамгийн хямдхан бид бүгдийн ер нь бол очих хөстэй буюу оюутнуудад зориулсан Lidl гээд одоо супермаркет орох гэж байна. Үсгээ дэлгүүрт ороод ирсэн байна. Тэгээд уг нь бол энийг зориулж авсан байхгүй юу? Амар гоё нэг cinematic нэг өнцгөөс харуулж чадна гэж утсан. Тэгсэн чинь миний хүүхий энэ selfie stick нь болохоор Yambi юм бэ. Тэгээ Yambi болохоор ингээд тогтохгүй байна. Тийм болохоор одоо ингээд хэцүүхэн нөхцөл байдалд ингээд хүн амтны нүдэнд ороод ингээд одоо бариад явхаас өөр аргагүй боллоо. За бөөндөө одоо ер нь бол яг 10 евронд юмаа цуглуулна. За тэгээ 10 евронд яг бид нар юу авч болох вэ? Хамгийн түрүүнд бидрийг цадгаж болох тэр одоо сайхан нарийн боо гэдэг үлээ. Нарийн ногоон одоо зүйл рүүгээ явах гэж байна. Тэр бол мэдээж талах өндөг олж авцгаая. За би болохоор ер нь бол яг энэ тэрэг бүр ингээд нэг жолоодлоггүй мөр шиг өөр тийш явах юм. Би болохоор цагаан талах бол ер нь иддэггүй байхгүй юу. Энэ бол манай аав маань одоо биднэрт зааж сургасан зүйл. Тийм болохоор ингээд хар талах иддэг. Дааж хар талах ингээд 1 еврогоор баг юу гэдэг. Илүү үнэтэй байдаг байхгүй юу. Тийм болохоор би ингээд одоо мөнгөндөө горох уу эсвэл одоо аавынхаа цааж сургасан тэр одоо ёс заншлаас салах уу гэдэг зүйлээс одоо ер нь бол мөнгөндөө горохгүйгээр хар талах авч идэл гэж ер нь бол байнга шийддэг. За болохоор өндөг одоо авах гэж байна. Сая талах болохоор 1.70 байсан зөө. Одоо бид нар өндөг яах вэ? Муудц өндөг, хэмтэрсэн муудц өндөг авч идээд хортлонд орох уу? Аль эсвэл хамаг мөнгөөр өндөг аваад хортлохонд орохгүй байх уу гэдэг одоо алтай юмд хурж ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол миний байнга авдаг өндөг болохоор 6, 7, 8, 10 ширхэгтэй энэ одоо бак өндөг байгаа. Тэгээд би энэ ер нь өндөг авахтаа бол бид бүгд доторхын сайн шалгаж маш тийм царайлаг одоо өндөг худалдаж авах хэрэгтэй. Агарч мангарцсан тийм гимтсэн үсмэстэй өндөг бол ерөөсөө авч болохгүй. За энэ гайгүй өндөг энийг авахар шийдлээ. Хүмүүс амар хараад би жоохон хичээд байна. Би ингэж ер нь ингэж хичдэг байгаа. Амар хичээд байна. Би тийм болохоор энэ хэсгээс жоохон явахар шийдлээ. Би ингээд ер нь ичж байгаа ба танаас мэдчих чинь ингээд хүмүүс амар хараад намаа нэг амар амар ютубер одоо нэг баг дэлхийн од юм шиг. Гэтэ би зүгээр л үгүй би л дөнгөж ютубийн карьерийг эхэлж яваа бүсгүй байгаа. Йоо амар хичээд байна. За одоо өндөг талах 2 авцсан байна. Энэ 2 нийлээд нэг 2, 3 евро болчих واخ. Манай мөнгөний ван 13 нь явчлаа. За одоо жимс авнаа. Жимс заавал авах хэрэгтэй. Улгаалаа ч юм уу авах хэрэгтэй. Нах хотлоод 3 ширхэг царайлаг баг авчих тэгээд ер нь бол болондоо 3 ширхэг баг навлаа. Баг нь болохоор килограмм 1.40 гэж энэ заяа. Тэгэхээр энэ килограмм өрөхгүй. Тэгэхээр энэ нэг 80 цент 90 цент болно гэж үл бодож байна. За тэгээд энэ нь штэ энийг авсан байгаа. Энэ болохоор Италийн одоо манахаар бол борцог байгаа. Тэгээд энийг сайхан сүтэ цайтай ингээд дүрээд итгэхээр бас зөвүүн штэ нэрээ үнэхээр сайхан борцог идчихэж байгаа юм шиг мэдрэмжийг ингэж авдаг. За одоо ерөнхийдөө миний тоцоосноор бол би бодлого зөв бодсон бол 6 еврогоор юм авсан байна. За одоо тэгээд нэг тараг авчи гэж бодлоо. Сайхан нэг грек йогурт аваад иччихээ. Грек йогурт бас гизэг бол янзын цадган штэ. За ямар грек йогурт авах вэ?
За би таарт ингээд юунуудыг нь харуулъя. Ийм юуд байна. Ийм их одоо таргнууд байна. Энэ дотроос Монгол үнэний хөхнөөс гарсан тараг олдно гэж байх уу? Яа би амар хичээд байгаа болохоор минь нүр амар ингэж хөлс гарч ял гарч бай. Тэгээ дээрэс нь за энийг авчи. Ванилтай грек йогурт вэ? Эсвэл бол кофетэйг нэ за балан шиг юу гэж кофетэй йогурт мөгт вэ? Ванильтайг нь л авъя да. Би ихтэй ваниль зэнэлсэнд амар дургүй жоохон нилуун юм би яагаад гэдэг. Ер нь би нилуун юмд амар дургүй. Ямар ч талаараа. За ийм грек йогурт 95 цент ингэж байхаар навлаа. За би тэгээд одоо өөр юу авдсан бэлээ? Амар мөнгөтэй хүн шиг те 10 евронд л авах хэрэгтэй шүү. 10 евроноос илүүчгүй дутууч яг л 10 евронд авах хэрэгтэй. За ер нь бараг төгчлөө. Одоо бараг нэг юм аваад дуусах юм байна да. Би хэрэглээ өндөр байгаад байна уу? Эсвэл энэ гиг үт юм амар үнэтэй болчих. Би уг амар гайгүй л байгаад идэм да. За юу ах вэ? Самар авчт юм уу? Хаяагаа чипс идмэр санагддаг үед самар ичлгаа байдаг хөхгүй. Яа манайхаа энэ бичлэг үнэхээр фейл болчлоо. Яа би үг ингээд нэг та нарыг төсөөлчихгүй юм зав. Би ингээд тэрэг түрнгээ тэрэгэн дээрээ уцаа ингээд байршуулад тэгээд ингээд та нар намайг харангаа давхар ингээд намайг тэрэг түрж яваад ингээд юм авч явах юм маань харах хэрэгтэй байсан байхгүй. Гэсэн чинь энэ селфи стик босонгүй. Үнэхээр босонгүй дээ. Тэм болохоор одоо миний авж байгаа юмнууд маань хүртэл ингээд амар цөөх юм авсан мөртлөө юу болох гээд ах юм? 10 евро шууд хүрэх гээд ах юм. Яах вэ? Тэр дэлгүүрийн хичээс гууд юм гэхгүй. Надаа мод зодсон юм байл хамаагүй өгч. Би үнэгүй авчи бичлэгэн дээрээ оруулъя гээд. За бодох хэрэгтэй. Юу өөр авч болох вэ? Юу авбал би цадах вэ? Тэний хям авчт юм уу? Мөглөний цайна яггүй хям сосиск шараад идвэл бүр яггүй болдог байхгүй юу? Би та нарт одоо ирснэх энэ жимснүүдийн үнийг харуулъя заяа. Та нар бас те хөрх судалгаа хийгээд ингээд бас ингээд сэргэлэн те суусан газраас шороо хатах хэрэгтэй. За энэ одоо би бүхний шинжлэлээр тавьж иддэг мандарин байна. 1.9 байна. Энэ болохоор том мандарин байна. Энэ болохоор 2.9. Энд болохоор бүр юм том мандарин байна. Ер нь ямар их мандаринлэг юм бэ? Энд болохоор ийм их зүйлсүүд байна. Манайхаа. Та нарыг сахуугийн байдлаа одоо нүүр тулуулах гэсэн биш өөрөө тулаад хямраанаас би одоо 10 еврогоор ийм юм авч болно гэж юусэн бодог байхгүй юу? Би 10 еврогоор бол амар их юм авна гэсэн ер нь бол төсөөлөл бодолтой байсан боловч яг үнэндээ би 10 еврогоор юу ч авч чадсангүй. Миний авсан нүд гэсэн чи бүр амар нэг хитгэн нэг 3-4 хүн ширхтээ юм бэ. Тэгээ би ч одоо ийм амар үнэтэй газар мазарт амьдрд юм уу гэж бодоод ер нь бол жоохон маш хэцүү нөхцөлөд тулгарлаа. Тэгээд Монголд одоо та нар 40,000 төгрөгөөр юу авч болох вэ те? Монголд яг л иймхэн 4-5 юм аваад дуусах аль эсвэл ганц 2 юм үлдэх үү? Яах юм бол за одоо нэг хям авчлах үнийг амьдрал лээшлэх гэдэг юм. Хямч муу л та тий. Гэтэ өглөөний цанд яг идэхэд гоё идэх байхгүй юу? Одоо энэ болохоор хям зүйлсүүд нь байна. Хям бол угаасаа амар үнэтэй. Үхрийн биш хааны мах идэж л ер нь бол хямдаар хооллож чадна. Гэтэ бид нар сургаагүй болохоор яалч дандаа үхрийн махаар л хооллдог. За яг нэгийг авчвал яг болох баха гэж би бодод ах юм. Хоолой текинто. За энэ 39 цент юм байна. 4 ширхтээ. Та нарт тайлт би үнийг харуулъя заяа. За ингээд сосис 39 цент гэж байна. Одоо энэ одоо манайхны иддэг хям шиг юм да тий. 2.49 байна. Тэгээ дандаа ийм нэг тийм нарийнхан гуалаг ингээд үцэн хямнууд иддэг. Яа үнэ фейлийн юм болж байна нэр. За яах вэ? Сурандөө сур.
За манайха юу гэж хэлэх вэ гэдэг шиг нэ. Ууттай. Тэгсэн чи нараа энэ нөгөө энэ чи уг нь стил ахгүй юу? Тэгсэн чи энэ одоо юу вэ? Юу балай фалбисэн том нэг боток шигцэн юм шиг мангар том цүнх дүүрсэн. Тэг нэг уут гэрээс авч гарч ирэх шиг болсон чи тэр нь цоорцсон. Гайхамшигтай. Айгу. Яа за одоо гэртээ ороод ирсэн. Жиггэн тошин дотроо өстө тухтаа үзнэ. Одоо та нарт бүр яг юу авснаа одоо бүр яг өмнө гоо сэтгэлээс ингээ харуулъя. За одоо нөгөө нэг амар синематик гэдэр хийнгээдсэн юм чи бүр дуус зүгээр орон дээр ингээ сайхан асгаа тавьсан байна. За ингээ алдар талахын сайхан хар талах байна. Хатар талах шиг сайхан нарийнхан бэлгүүсээрээ онцгтой юм сайхан сосис гаргаж, дотор дөрөв ширхтэй. За дараагийнх нь болохоор ийм сайхан йогурт, грек йогурт буюу грек улсаас одоо дээр эртний үеийнх нь одоо түүх содийг ингэж сайхан шингээсэн ийм сайхан грек улсын гаралтай тийм йогурт байна. Дараагийнх нь болохоор бид бүхний маш сайн мэддэг банан буюу гадил байна. Энийг нэгийг идэд явахад өглөөг бол сайхан цатгалан өнгөрүүлэх одоо тийм хүчтэй байдаг. За дараагийнх нь болохоор бидний сайн мэдих борцог байна. Энэхүү борцог сүүртэй цайтай холиод уухад яг л Монголдо байгаа юм шиг тэ тэр Монголын салхи, Монголын утаа одоо бүх зүйлийг гоё мэдэрч чаддаг ийм гайхалтай борцог байна. Ямар ч өө байхгүй үзэсгэлэн төгс өндөг байна. Доторх нь хагараагүй, дотор 10 ширхтээ гайхамшигтай энэ бол 2 евро 30 цент байна. 100% аламны жуус байна. Тэгээ энийг болохоор яг модноос унах үед нь хүмүүс нь шууд боловсруулад тэгээд газар түрээгүй байхад нь ерөөдөө яг ингэж жуус болгож авдаг байгаа. Тийм болохоор 100% гүшнэрсэн байна. За гайхамшигтай. Энийг гайхамшиг гэхгүй бол өөр юу гайхамшиг гэх юм бэ? Ийм сайн тооцоололтой байна. Манайха. Өнөөдөр би фейлдсэн ч юм хөдөлтөн авахтаа бол фейлдсэн. За тэгэхээр Италид болохоор яг иймэрхүү юмнуудыг ийм мөнгөөр одоо худалдаж авч болдог байх нь шүү. Тэгэхээр та нар бас хувьдаа ингээд тооцоо гаргаараа гадаад сурах хүмүүсүүд өдр байх юм бол тэ. За ер нь бол би ийм юм мэдчих чадах юм байна, ийм юм худалдаж авч чадахгүй үнэтэй юм байна гэд. Тэгээд бичлэн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд мэдээж туулкан байла. Тэгээд дараагийн амжилтгаарээ удахгүй уулзцгаа. Тэгээд баяртай. Баярлаа. Тийм ээ. Намайг ичүүлсэн боо борцнууд минь.